За Улаанбаатар автошоу 2024-т манай Monster Motors компани Nissan брэндээр оролцож байна. Тэгэхээр энэ жилийн онцлог автомашин бол Nissan X-Trail T33 загвар маань байна. Энэ машин бол анх T30, 31, 32, 33-д одоо 4-р үеийн бүтэн шинжлэгдсэн автомашин гэсэн үг. За хөдөлгөөрийн хувьд бол 1.5 литрийн багтаамжтай 3 цилиндртэй турбо хөдөлгүүр үүн дээр нэмэгдээд давхар цахилгаан мотор хос олмод ажиллагаатай гэсэн үг. Хос олмод ажиллагааны нэршдэг бод Nissan дээр e-Power гэж явж байгаа. Энэ машин шатлалтад хөдөлгүүртэй хэдиж ерөнхийдөө машиныг нэг 70-80% бол дандаа тоогоор явна гэж ойлгож болно. Тэрний учир нь юу вэ гэхээр шатлалтад хөдөлгүүр маань генератортойгоо одоо уцлаж ажиллаад бензинээ татаад генератор руу тоогоо дамжуулаад генератор батарей цахилгаан мотороор тийжсэнээр үндсэн машин яг хөдөлгөөнөө бивж явж байна гэсэн үг. E-Force буюу бас нэг давхар одоо шин систем явж байгаа гэсэн үг. Ерөнхийдөө урд хойд хоёр тэнхлэг дээр нэг цахилгаан мотор явж байгаа. Уртлын тэнхлэг дээр явж байгаа цахилгаан моторын тэр ажиллагаагүй e-Power, хойдлын тэнхлэг дээр явж байгаа e-Force. E-Force ямар одоо нөгөө зориулттай гэхээр машиныг замаас хазаалгахгүй байх, тормозыг ингээд гоё смут авах те. Нөгөө угцчин хөдөлгөөн, зайдаг хөдөлгөөн ч гэдэг юм 5 дахь аюулгүй байдлыг илүү хангасан шинэлэг технологи одоо энэ машин дээр суурилсан гэсэн үг. Дотоод салооны хувьд бол 3 игнэтэй стандарт 7 зорчигчийн суудалтай гэж явна. За тэгээ суудлууд урт суудлууд бол харна. Өнгөний хувьд бол манай дээр одоо энэ машин маань хар цагаан, хар саарал, мөнгөлөг саарал, улаан, уршаар гэдэг ингээ маш олон өнгөний сонголттой байгаа. Өнгнөөс хамаараад дотор салон дээр нөгөө цагаан шаргал садуу уулзахгүй хар содон уу гэдгийг бол тухайн харилцагч өөрөө сонгоод явж боломжтой. Дотор хэсгийг харах юм бол Nissan-ы e-pedal гэж бас нэг систем явж байгаа. Энэ яах вэ гэхээр энэ машин ч өөрөө нөгөө батарейтай. E-pedal-ыг дарснаар нөгөө хаас тормозны ажиллагаа ерөөсөө хаасны педал дээр туг очдог гэсэн. Тэгэхээр хаас гიშгэх юм бол машин яваад эхлэн хааснаас хөлөө авахд одоо нөгөө тормозны үйл ажиллагаа давхар явагдана. Энэ процесс явагдчих хоорондоо нөгөө дуурны өнхрөлтөөр өөрийгөө бас сэнэглээд явчих чинь гэсэн. Банкны багтаамж 55 литр орчин. Тэгэхээр шулуун зарцуулалт бол 105 литр 5-6 литр орчин. За хотын хөдөлгөөнийг оруулаа гэж яг үдийд бол бид өөрсдөө нэг унаа тестлээд явж байгаа машин бол 8-9 литр орчим зарцуулалттай байна. Өвлийн хүйтэн цаг агаарт ороод ирэхэд 12-3-д явчих болоо. За тэгээд иймэрхүү машин байна да бид нэг танилцуулж байгаа онцлог машин бол Nissan X-Trail T33 машин байна.